подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр айдсын талаар ярих болно. Бидний амжилттай манифест хийхэд саад болж байгаа хамгийн том бэрхшээлийн нэг нь айдас байгаа. За тэг хүмүүсээс ирдэг ихэнх асуултыг аваад үзэхэд дандаа айдастай холбоотой, айдсаа тавьж явуулж чадахгүй, айдсаа мэдрэнгээ давхар ингээ хүслээ бодоод манифест хийхийг хичээгээд тэр нь болохгүй байгаа талаар байдаг. Тиймээс бид нэр айдас гэдэг зүйлийг нүүр тулаад сайн ойлгож аваад тэгээ болж өгвөл өнөөдөр дурдах аргуудаас өөрт тохиромжтой аргыг хэрэгжүүлээд айдсаас салмаар байна. Ингэж салж байж ич та өөртөө илүү ихтэй, за тэгээд илүү амжилттай манифест хийж чадах болно. Айдас гэж юу вэ? Энэ бол сэтгэл хөдлөл. Таны бодож байгаа бодолтой холбоотой сэтгэл хөдлөлийн мэдрэмж гэж хэлж болно. Тэгвэл энэ мэдрэмжийг яаж өөрчилж болох вэ? Бодлоо өөрчилснөөр. Дааж шууд мэдээд л бодлоо өөрчилж чадахгүй байгаа тий. Тэгвэл бодлоо өөрчилж болох итгэл үнэмшил үндэслэл хэрэгтэй байгаа ах. Тэдгээр нь юу байж болох талаар 10 үндэслэл гарган ярилцгаал өнөөдөр. Айдас дандаа муу байх албагүй. Заримдаа биднийг хамгаалах зорилгын төлөө ажиллаж болно. Айдасгүй бол улаан гал руу явж ороод өөрийгөө аюулд оруулж болцоошгүй. Тиймээс зөнгөөрөө биеэ аюулаас авч гарахад айдас хэрэгт болдог тал бий. Гэхдээ одоогийн орчин үеийн амьдралын хэм маягт бидний айдас бидэнд тус биш ус болгон дийлэх байгаа учраас үүнээс салах хэрэгтэй байна гэж үзэж байна. За ингээд 10 аргаа дурдж эхлэе. Нэгдүгээрт нь айдас хүмүүсийг өөрийнхөө шилдэг хувилбар болохоос нь сэргийлж саад болж идэг. Илүү сайжрахын юмсан гэсэн хүсэлтэд зэрэгцээд үүнийг эсэргүүцэх айдас маш олон хүмүүст тохиолддог байна. Инээс болоод хүмүүс дахиж оролдож үзгээ болдог. Тэгээд яг энэ бодоод байгаа тэр дотор нь оршоод байгаа айдас нь өөрийнхөө амьдралын дүгнэлт юмшгээр хүлээж аваад идэг. Яг үнэндээ айдас танд худлаа ярьж идэг. Юу гэж худлаа ярьдаг гэхээр би үүнийг хийхэд хэтэрхий хөгшөднөө. Одоо би сурахад дэндүү оройтсон. Би арай л дэндүү хоцорсон. Надаас хол хүндий зүйл байна. Би хэтэрхий царай муутай, хэтэрхий намхан, хэтэрхий өндөр, хэтэрхий өөр зантай гэд яхна. Энийг хэмээр байвч би даанч болохгүй гэдэг буюу өөрийнхөө илүү сайжирсан дараагийн шилдэг хувилбар болоход нь дандаа ингэж зогсоогоод идэг гэсэн үг. Тэгээ үүнээс яаж салах вэ? Ийм төрлийн айдас танд байгаа бол юу гэж бодож болох вэ гэдэг үндсэл нь энэ бодлууд зүгээр л төр зургийн эргэцүүлэл юм. Тэрнээс биш бүр мөсөн насан туршийн дүгнэлт гэсэн үг ерөөсөө биш. Зөвхөн нэг зөвлөн дээр л магадгүй арай тохирохгүй гэдэг хандлага байж болно. Тэглээ гэд насан туршдаа үрд бүхэл зүйл дээр та ийм тийм гэсэн үг ерөөсөө биш байна. Тэгэхээр дүгнэлт гаргаж байгаа энэ байдлаасаа салснаар энэ айдсыг өөрөөсөө арилгаж болох нь. За хоёр дахь арга юу вэ гэхээр энерги бол халдвартай. Энэ талаар бид нэр сайн мэднэ. Гоё амар тайван сайхан ааштай хүний хажууд байхаар өөрөө ирэхгүй нэх гоё тайван ааш зан мэдрэмж сайхан болж идэг. Харин айдастай, цухалдалтай хүнтэй хамт байхад та ч гэсэн өөрийн ирэхгүй түүнтэй адилхан зүйлээс айдаг болчдөг. Өөрийн ирэхгүй адилхан тийм айдас төгшөр таагүй мэдрэмжийг аваад байдаг. Тэгэхээр өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлэх вэ гэдэг дээр нэлээд бодолтой байх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө түүгээр явж байгаа гайг үүгээр дуудана гэж ярьдаг шиг тэнд байгаа хүний айдсыг өөртөө бас ингэж дуудаж авчирч наах хэрэг байхгүй байгаа. Айдс гэдэг бол бидний орчин тойрны нөлөөгөөр бодолд бий болж байгаа зэрэглээ гэж бас тайлбарлаж олно. Жишээлбэл харанхуй газар оронгууд орчин тойронд нөлөөнд автчих штэ. Тэгээ магадгүй харанхуй тэр нь хүйтэн цорайтай дуу чимээ таагүй байх юм бол өөрийн ирэхгүй таны бодол тийм айдастай холбоотой таныг айлгах хуучин дархинд чинь суусан байгаа янз бүрийн мэдээлэл үзсэн кино контенттэй холбоотой ч юм уу. Тэдгээр мэдээллийг боловсруулад тийм зураглал зэрэглээг үүсгэж гэнэ гэсэн үг. Тэнд яг үнэндээ огт ерөөсөө тийм амар зүйл байхгүй байхад л
айж болно гэсэн үг юм. Тэгэхээр бид нар ямар орчинд байна, ямар хүмүүсийн дэргэд байна гэдэг маань бидний бас айцыг үүсгээд байх талтай маа гэж хүлээж аваарай. За тэгээд үүнийг арилгах үндэслэл нь юу байж болох вэ гэхээр та өдөр тутамдаа өөрийн бодол санаанд ямар зураглал, ямар үзэгдлийг оруулж байна гэдэгтээ бодолтой хандах хэрэгтэй. Зөндөө зүйл уншиж байгаа нэг зураг үзэх хоёрын аль нь хурдан бас хүчтэй мэдрэмж хүний тархи руу ухамсар руу хүргэдэг вэ гэхээр зураг нь агаад байгаа. Зураг мянган хүүхдэд тэнцнэ гэдэг үг байдаг штэ. Яг тэрэн шиг зургаар ингээд гой зураг байл гяс гой мэдрэмж аваад муухай зураг байл хайгаад ч юм уу ингэдэг бол текстээр бичгээр бол магадгүй түүнээс илүү хугацаа зарцуулна. Зарим тохиолдолд яг адилхан мэдрэмж авахгүй ч гэж болно. Тэгэхээр бид нар яг өнөөдрийн байдлаар миний оюун бодлыг юу бүрдүүлж байна гэдгийг сайн эргцүүлээд үзээрэй. Жишээлбэл хамт олон байнга уулздаг, байнга харилцаа үүсгдэг хүмүүс маань биднэрт ямар мэдээлэл зураглал өгөөд байна. За мөн дээрэс нь хэвлэл мэдээлэл хэрэгсэл сошиал медиа контентууд маань ямар үзэгдэл зураглалыг надад өгч ийн гэдгийг хараарай. Тэгээ бид нар магадгүй тухайн зүйлийн талаар анханасаа мдээгүй байсан бол хизээч айхгүй байх боломжтой. Гэтэл өөрийгөө бараг сайн дураарай айдсаар ингээд баяжуулаад идэг талтай. Жишээ нь сөрөг утгатай, гэмт хэрэгтэй ч юм уу, таагүй муу мэдээнүүдийг айгүйх үздэг. Хэвлэл мэдээлэл болон сошиал медиагийн хэрэгслэр тэгээд юм таагүй зураглалуудыг их хардаг. За тэгээ магадгүй таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүсийг контент бүтээгчдийг дагдаг ч юм уу те. Тэгээ тэрэндээ нэг дуртай тэрнээс нэг юм ашиг тус авахгүй мөртлөө өөрөө ирэхгүй л үзчихдэг харчдаг. Тэгээ үзэл хараад байна гэдэг чи нөгөө бидний орчин тойрон хүрээлэн боо нөхцөл байдлыг маань үүсгэж байгаа л гэсэн үг. Тэгээ нөгөө ганц удаа ямар дандаа биштэй би хаяа үздэг сонсдог гэдэг байгаа ч гэсэн хаяа чинь давтамжтай байвал дадлал болчихж байгаа. Тэгээ энэ дадал байнгын давталцтай ижил утга агуулгатай мэдээлэл маань бидний даалд ухамсарт ямар нэгэн парадигм итгэл үнэмшил болоо суужлаага тэр зүйл маань эргээгээд явах нь биднийг эзэмддэг байгаа шүү. Бидний хэрглэж байгаа гэж бодож байгаа зүйлс эргээгээд биднийг хэргэлдэгэ гэж байна. Сэтгэл зүйн дархлаагаа бий болгож чадаагүй ажиж энэ айгуу сонирхолтой би лав аимшиг кинонд дуртай гэж бодоод байнга аимшиг кино үзээд ивэл магадгүй хизээ нэгэн цаг тэр аимшиг кино чинь таныг үзэх, таныг хэрэглэх, эзэмдэх тийм нөхцөл байдал үүсч болзошгүй л гэж хэлж байгаа юм. За тэгвэл магадгүй энэ талын айдас надад суусан юм шүү гэж та өөрөөсөө анзаарч бодож байгаа бол одооноос эхлээд би юуны нөлөөнд автах вэ гэдгийг ухамсартайгаар сонгож өөрчилж болох нэ. Тэгээ магадгүй илүү гоё энергийг нөлөөнд норыг гэвэл гоё энерги цацраадаг хүмүүстэй хамт байх, тийм контентуудыг сонсох, эсвэл тийм нөхцөл байдалд өөрийгөө зориудаар аваачж байгаарэ. За айцаас алах 3 дахь арга болохоор хэтрүүлэн бодох зүйлийг зогсоомоор байна. Үнэхээр тийм аймаар, сэтгэл түгшмээр, зовмоор зүйл яг үнэндээ байна уу? Заримдаа ингээд тэр айгаад санаа зовоод байгаа зүйлээ бодохоор хараахан болоогүй бодиттой зүйл биш үү? Бид нар манифест сайн хийхин тулд өөрийнх нь дээр доторх ухамсардах парадигма өөрчлөөч, итгэл үнэмшил, бодлуудаа шинжилээч гэхээр үгүй би ингээд шинжлэх гэхээр ийм айдас байгаад байна. Энэ айдас маань ийм логик гаргалгаатай, бодиттой би урд нь тэгжсэн болохоор одоо дахиад тэгнэ гэж ингээд айж санаа зовоод байна гэд иймэрхүү асуудлуудыг хүмүүс маш их хүнддэг. За тэгээд таны зөв байж болно. Үндслэлтэй, бодиттой танд урд нь 2 удаа тохиолдсон юм чинь 3 дахь тохиолдох магадлал нь өндөр байгаа гэдэг ч юм уу. Гисэн хэдэж та хичнээн үнэн ч юм шиг зөв ч юм шиг зүйлийг гаргаж тавилаач гэсэн би танд хариулахдаа наад айгаад санаа зовоод байгаа зүйл чинь яг болчихсон юм уу? Яг үнэн бодтой юм уу гэж хэлэх болно. Таны одоогийн энэ бодоод байгаа айдас чинь арай өнгөрсөн цагтай эсвэл зөвхөн ирээдүйн цагтай холбоотой юм шиз. Ер нь хараад байхад бидний ихэнх айдас маань ингэж ургуулсан бодохтой холбоотой байдаг. Юмыг байгаа хэмжээнээс нь хэтрүүлээд ингэж үтцсэн Тэгээд энэ маань ерөөсөө ганц оншин та одоо цаг дээр ерөөсөө амьдарч, оршиж,
ухамсарлаж амьдрахгүй байгаатай л холбоотой байдаг. Өөрийгөө яг одоо цаг дээр байгаагаар ингэж нөгөө санамсар гэж хэлээд байгаа штэ. Санамсраа ингэж дээшлүүлэх юм бол та айцыг өөрийнхөө далд ухамсараас салгаж болдог. Одоо хэлэх энэ үгийг хүлээж аваад үгэнд ороорой. Өнөөдөр та айх хэрэггүй. Яагаад гэвэл өнөөдөр шинэ эхлэл. Бидэнд зөвхөн одоо л гэж байгаа. Та өөрийгөө яг одоо цаг дээр ингэж тохируулж давтамжаа нийцүүлэх үед тэр үл мэдэгдэх айдсууд одоо үл мэдэгдэх гэдэг нь хараахан болоог байгаа тэгчгүй ингэчгүй гэдэг ч юм уу те. Тэр тодорхойгүй зүйлийн айдсууд алга болдог. Яагаад гэвэл тодорхойгүй зүйл маань зөвхөн л яхнаа тэр ирээдүйн цаг дээр ч юм уу тэр одоотой холбоогүй нэг өөр нэгэн хэмжээстэд оршоод байгаа хгүй. Тэрний оронд яхнаа би зөвхөн одоод л анхаарыг одоодох зүйлээ л хий гэдэг ч юм уу. Ингээд одоо цаг дээр төвлөрөөд ирэхээр бидний мэдрэмжүүд илүү юм одоо ухамсартай, хүчтэй болж ирдэг. За тэгээд яг ингээд одоо цагаа мэдрээд ажиллаад ирэхээр аяндаа тэр санаа зовоод байгаа зүйлүүд, дэмий бодлууд, хэрэггүй тэр түгшүүрүүд өөрсдөө таны оюун бодол багтах шингэх зайгүй болоод арилнаа гэж бодож болно. За тэгээд ихэнх энэ одоо айдсыг төрүүлээд байгаа хүчин зүйлүүд маань бидний яг удирдах чадахгүй гадаад одоо хүчин зүйлүүд ихэвчлэн байдаг. Одоо олон улсын байдал, эдийн засгийн байдал, нөгөө хүний хандлага, даргын ааш аяг гэдэг ч юм уу. Та тэрийг удирдах чадахгүй. Харин бид нар зөвхөн өөрийнхөө дотоод нөхцөл байдлыг л удирдах чадна. Тэгээд энэ мэн өөрөөр хэлбэл та одоо цаг дээр зөвхөн өөрийнхөө дотор юу болж байгааг ухамсарлаж, санамсар мэдрэмжээр дүүргэж чадвал ямар ч айцыг өөрөөсөө алга болгож болно. Хянаж чадахгүй зүйл дээрээ төвлөрөхөө болцгоё. Бид нар яг үүндээ 5 өдрийн дараа яг юу болохыг мэдэхгүй. За өдөр байдгаа бүр 5 минутын дараа ч гэсэн юу энэ одоо ертөнцид миний амьдралд өрнөхийг яг таг хэлж мэдэхгүй. Тэгээ ийм байтал ингээд одоо яах вэ? Маргааш яах вэ? Орой юу гэж хэлнэ? Иймэрхүү ингээд нэг айц төгшөрөөр өөрийгөө дүүргэж байгаа нь хитрхи хайран байгаад байна. Үүний оронд бидний хийж чадах зүйл бол нөгөө өөрийгөө л хянах гэсэн штэ. Тэгвэл магадгүй үнэхээр л ирээдүйдээ санаа тавиад байгаа бол та ирээдүгээ сайнаар таамаглаж болно. Ийм болох болно, тэгж сайжрах болно. Миний санснаар бүтэх болно гэд таамаглаад тэрэндээ итгэж найзна нь айж суугаас хамаагүй дээр байх болно. Тэгээд ч ер нь ирээдүй гэдэг бол одоо цагийн л үргэлжлэл. Тэгэхээр бид нэр одоодоо юу үйлдэж, одоог хэрхэн зохион байгуулна, тэрнээс улбаатай ирээдүй тохиолдно гэдгийг мэдэж болно. За айцаас алах дараагийн буюу дөрөвдөх арга. Айдас бодолд буюу оюун санаанаас гардагч бие махбод дээр мэдрэгддэг. Бие махбодоо хүчрхэг авч явбал айдсыг арилгаж болдог. Хүчрхэг байлгана гэхээр дасгал хийж, эрүүл чирэг, булчинлаг болвол юунд ч бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй болж айдс арилна ах. Гэхдээ зөвхөн энэ биш. Сайхан хоол идээд, гид цадгалан байхад ч бас тайван сайхан байж болно. Мөн дээрээс нь сэтгэл зүйн шинжлэх ухаанд ч дурддагддаг. Би юм хүчрхэг байрлал буюу поз авахад айдас арилдаг байна. За энэ бол хүн болгоны хэрэгжүүлж авах айгүй амархан арга учраас заавал оруулахыг хүссэн. За би бас урд нь явуулж исэн хит хитэн челленж дээрээ бас энэ үйлдэлийг зааж хуваалцдаг байсан. За тэгээд мэдээж би зохиогоогүй олон улсад өргөн хэрэглэгддэг супермений зогсолт гэж нэрлэгддэг одоо биеийн байрлал позаага. За та супермен супер баатартай кинонуудыг зөндөө үзчихсэн те. Тэгээ нэх гоё ингээ хөлтөө мөрний хэмжээний зайтай ихц тэгшхэн зогсож байгаад хоёр гараа ташаандаа авдаг. За тэгээ магадгүй ингээд гараа гоё зангитаад эсвэл баруун гараа ингээд урагшин дээш нь өргөөд зүүн гараараа ташаандаа барьсан хിവэрээ ч бас байж болно. Ямар нэгэн юм одоо өөрийгөө супер хүчтэй, эргэлхийг зоригтой, баатарлаг үйл хийх байгаа мэтэр энэ зогсолт маань мэдрэгддэг. Ягаад гэвэл бидний одоо нөгөө даалт ухамсарт энэ зогсолт бол супермений зогсолт юм аа гэд угаасаа одоо мэдээлэл нь ороод тогтцсон учраас би ч гэсэн ингэж зогсвол би ч бас супер хүчтэй, эр зоригтой, баатарлаг хүү юм байна гэж
өөрийгөө хүчрэхэг байдлаар мэдэрдэг. Хийгээд үзээрэй. За яг үүний эсрэгээр хэрвээ бүхтийгөөд биеэ хураагаад хумээд бас үзэж болно. Танд ямар мэдрэмж төрж байна? Бие махбодоо сайн мэдэрч санамсартай байх юм бол айдсыг арилгаж болох нэ. Магадгүй энийг өөрийн дадал олгоод цанаа зовж төгссөн ч юм уу чухал үедээ дандаа энэ одоо биеийн байрлалыг аваад ах юм бол айдсыг үргээдэг өөрийн гэсэн аргатай болчихж болно. За тэгээд өмнө нь ярьсан нөгөө өөрийнхөө доторх зүйлийг хяны, одоо цагтаа орший, мөн саяны биеийн байрлал гэдэгтэй холбоотойгоор хэдүүлээ нэг товчхон бяцхан дасгал хийгээд үзье. Таныг одоо тэр айдас зовнил элдв бодлоос чинь салгаад яг одоо цаг дээр чинь төвлөрүүлье. За биендээ эвтэйхэн байрлал аваад та суугаарай. Хийж байгаа зүйлсээ төр зогсоочих тий. За тэгээ суух боломжгүй зогсож байгаа бол ямар ч л байсан одоо хэд нэгэн минут өөртөө зориулах тийм 5 тухтай байрлал нөхцөл байдлыг үүсгээд аваарай. За тэгээд миний дуу хоолойны командаар дагаад хийгээрэй. Та нүдээ зөөлөн анилаа. Одоо та хамраараа зөөлөн гүнзгий амьсгал авах болно. 1 2 3 амьсгалаа төр төвчлээ. 1 2 3 амьсгалаа зөөлөн үлээгээд гаргалаа. 1 2 3 Одоо бирөөгөө орж байгаа хүчил төрөгчийг хаагуур яваад цаашаа хаашаа ороод яаж эргээд амаараа гарч байгаа гэдгийг бүгдийг нь анзаараад бодоод үзээрэй. Дахиад гүнзгий амьсгал авлаа. 1 2 3 амьсгалаа төвчлээ. 1 2 3 үлээгээд зөөлөн гаргалаа. 1 2 3 Гүнзгий амьсгал авахд ямар мэдрэмж төрж байна? Одоо төр зур өөрийнх нь дотоодыг чагна. Та зүрхээ мэдэрч байна. Таны зүрх хаана ямар хэмнэлтэд цохилж байна? Та өөрийгөө амьд байгааг маш тодорхой мэдэрч байна. Зүрх цохилж байна. Цохилж байна. Зүрхний цохилт биеийн бусад хэсгээр бас мэдрэгдэж байна. Таны гарын судасны лөгшөлд, хүзүүний хажууд, толгоон дээр, хөлн дээр зүрх тасралтгүй цаг, минут, хором тутамд таны төлөө ажиллаж байгааг та мэдэрч байна. За эргээд нүдэ нэгээд үргэлжлүүлэн сонсоорой. Хэсэгэн зурч гисэн таныг одоо цаг дээрээ төвлөрсөнд баярлалаа. Айцаас алах 5 дахь арга. Харах өнцөг бүгдийг өөрчилдөг. За хүмүүсээс та юунаас айдаг вэ гэж асуух юм бол маш олон айцыг нэрлэдэг. Гэхдээ тэдгээрийг одоо ангилалд аваад үзэх юм бол яг тодорхой хэдэн нэр төрлийн л юм айцтай байдгийн байна лээ. Нилээд түгээмэл. За тэгээд тэр ангиллуудын бас нэг томоохон төлөөлөл нь хорхоо шавчнаас айх айц байт юм байна. За араатай амтан одоо юу гэдэг арслан бартаа нэх тулж байгааг учраас тэдрээс айх нь бас гайгүй юм шиг. Магадгүй цагаа тулахаар л айх байх гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл өдөр тутам тэдрийг одоо ангуучилж зоож идэг айц бол хорхоо шавж. За тэр дундаа магадгүй жом, аалц гэдэг шавчнуудын байна л да. За тэгээд хамгийн түгээмэл нь аалц гэдэг учраас би аалцаар жишээ аваад ярьчээ. Аалц. Та яагаад аалцнаас айдаг вэ? Гэхдээ ингээл харахаар бие арцганаал, биен дээрээ нэх муухай үстэй, олон хүлтэй, нэх муухай хар царай муутай, шижгийн амтэнштэй гэл ингээд ялангуяа магадгүй ихэнх эмэгтэйчүүдээс айдаг бах. За тэгвэл би танаас дахиад асууя. Аалцтай хоёрын хэн нь том бэ? Харри Поттерийн
үлгэрийн ертөнцид биш бол хүнээс том аалз хараахан байхгүй байгаа те. Тэр аалзын хувьд та өөрөө аврах том юм биш үү? Аалз харин танаас айх ёстой юм шүү. Яана юу вэ үлэмж том бит намайг гიშгээд бяцлаад алчихгүй дээ. Аалз лаймари. Харин та бид нар аалзнаас хэд дахин том агуу хүчтэй. Таны нэг хурууны дээр бяцхан няслалт тэр аалзны амьдралыг шийдэх үз. Тийм амар ахгүй юу? Тэгэхээр та тэр өчөөхөн жижигэн зүйлээс юунд нь айдаг юм бэ? За үнэхээр ингээд нэг тодорхой байгалийн бүсэд байдаг хортой аалзанд л одоо холбогдоод өртчихгүй бол тэр аалз таныг баг яаж чадахгүй. Ялангуяа таны айгаад байгаа байшин сав хотод таарлддаг аалз маань танд бараг л гин хоргүй. Тэрний оронд магадгүй та тэр аалзыг зүгээр л бас нэг амьдрах гэж яваа амтан оршихуу гэдэг талаас нь бодоод үзээрэй. Магадгүй тэр аалз те өнөөдөр гэр бүлээ тэжээх гээд зулцгалцсан те одоо юу гэдэг эсвэл өнөөдөр л нэг хоол олж идээд сайхан амьд үлдчих юмсан гэд амьдралын төлөө тэмцэж яваа ч юм уу. Ингээл нэг те өөрийн гэсэн хувь тавилантай амтан байгаа байхгүй юу? Шавжнар маань бас их бага насалдаг те богино хугацаанд амьдардаг шүү. Тэгээд тэр олгогдсон богино хугацаанд бас бодвол өөрийнхөө төрлийн хамгийн дээд амьдралаар амьдрах гал хичээдэг баг. Тэгэхээр тэр бидэнд гэм хоргүй мөрөөрөө явж хахад нь бид нар айгаал тэрийг алах гал дайраалж гэдэг ч юм уу дайн зарлаад ах хэрэггүй юм шүү. Магадгүй та аалзанд хүрээд үзээрэй. Гараараа хуруугаараа. Тэр таны өмнө нь ойлгож ирсэн шиг тийм аимшиг амтан биш. Игдүүтэй л санагдаж болно. Тэгэхээр энэ жишээ юуны тухай байсан бэ гэхээр бид нар өмнө нь оролдож үзээгүй бол хизээж мэдгүй гэдгийг ойлгуулах гэсэн юм. Та магадгүй аалзыг хизээж илж үзээгүй ээж тэрийг зүгээр л аимшигтай амтан гэд бусдын нөлөөгөөр ч юм уу те өөрийнхөө огт туршлага байхгүй байхад л худлаахасаа тэгээд ойлгоо сэтгцэн байж болно. Яг үүнтэй адилхан аалз бусад таныг айлгаад идэг ингээд муухай гэж бодогддог тэр зүйлс маань таны бодсон шиг тийм ч тааруу зүйл биш байж болно. Хийж үзээгүй, оролдож үзээгүй гэж битгий шууд дүгнэлт хийжээ. Магадгүй харах онцгой өөрчилчих юм бол би аалзнаас айдаг гэсэн тийм айдас танд цаашид байха болчих болно. За, аалз бол зүгээр жишээ байлаа. За, үүнтэй адилхан бас олон хүнд түгээмэл байдаг дараагийн нэг айдас бол өөрчлөлтийн айдас байдаг байна. Өөрчлөлт гэхээр жишээ нь юу байж болох вэ гэхээр шинэ газар нутаг руу нүүх, шинэ байр руу нүүх, шинэ орчинд дасах, шинэ хүмүүстэй уулзах. За магадгүй сургуулиас олоод шинэ ангид ороход л бас айц өгдөг те шинэ ангийн хүүхдүүд намайг яаж хүлээж авах болч юм уу? За миний найзууд үрд миний хажууд байхгүй байх үе. Найз нөхөрлөл маань дуусчих үе. Би хөгшөрчихгүй, хүүхдүүд том болоод сэтгэл нь өөрчлөгдөхгүй. Ер нь дандаа л тэгхгүй, ингэхгүй гэд энэ өөрчлөлтөөс айж идэг. Гэтэл өөрчлөлт гэдэг бол хорвоо ертөнцийн ганц тогтмол зүйл. ертөнцид өөрчлөгддөггүй яг нэг хэвээр нэг байранда байдаг зүйл гэж огт үгүй. Гариг ирэхээс хүртэл үү загуу хөдөлж байгаа шүү дээ бид нар мэдэн тэ. Салхи хөдөлж гин, агаар солигдож гин, ус урсж гин бүх зүйл өөрчлөгддөг байхад энэ өөрчлөлтөөс нь айгаад байна гэдэг нь өөрөө бараг л тэнэг хэрэг юм. Үүний оронд бид нар өөрчлөлтийг таалан хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл өөрчлөлт гэдэг зүйлээс улбайлан ямар нэгэн шинэ зүйл төрдөг. Хэрэв бүх зүйл л яг л нэг хэвэндээ нэг байрандаа байгаад ах юм бол дэндүү амьдрал уйтгартай болно. Магадгүй нэг энэ чигээрээ л байгаасаа гэдэг хүсэл хүмүүст хаяа төрдөг ч гэсэн таны төсөөлж байгаа шиг тийм сайхан байна гэсэн баталгаа байхгүй. Заримдаа нэг кино урд зохиол дээр гардаг штэ нөгөө хоёр хосууд ингээд дурлалцаад гал халуун хайрандаа шатаад яг ингээд хоёулахнаа маш гоё байх үедээ би яг одоо цаг хугацааг зогсоомоор байна. Яг үрд хоёулаа ингээл байх юмсан энэ төр гэж ярьдаг. Гэхдээ үрд байвал яг тэр хайр тэр халуунаараа байж чадахгүй. Дороо л уйдах бах те. Үе ингээл байгаад тах юм уу? Ямар нэгэн өөр зүйл надад хэрэгтэй байна гэж өөрөө ирэхгүй хүсэх болно. Тэгэхээр өөрчлөлт бол угаасаа зогсолтгүй байнга явагдаж идэг.
шинэ газар руу явлаа, шинэ хүмүүстэй уулзлаа, хөгшөрлөө, хүүхдүүд том боллоо. Тэр болгоныг л сайхнаар нь хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр биднэрт яг ингэж хүлээж авахын тулд юу дутагдаад байна гэхээр ерөөсөө л харах үнцэг. Яагаад тэрийг муухай байна, аймаар байна, онцгой байна гэж бодоо. Сайхан шинэ газар очисон ч амар гоё амьдрал сайжраал, уур амьсгал таатай ээж болно. Шинэ хамт олон, шинэ ангид орсон чинь бүр хамаагүй илүү гоё хүүхдүүдтэй найзлж нөхөрлжтэй. Сурлага хөтөлбөр нь өсч болно. Нэг нөхөрлөлт дууслаа гэхэд дараагийн шинэ найзууд гарч ирж болно. Хөгшрлөө гэхэд ухаан туршлага, хүмүүст хөндлөгдөх хөндлөл амьдралыг хүлээж авч байгаа байдлууд маань сайжирч болно. Зүгээр л харах өнцгөө л хэдүүлээ өөрчлөөд айцыг даван гарцгаая. За ингээд дахиад 5 бас арга байгаа. 6 дахь нь ганцаардлаас айхаа айцын талаар хөндөх болно. Би ганцаараа үлдэхээс айж байна. Би түүнээс салхаас айж байна. Би гэртээ ганцаараа байх дурггүй ганцаардал гэдэг зүйлийг муу юм гэд шууд ойлгоцсон хүмүүс их байдаг. Ганцаардал гэдэг бол сайн зүйл. Ягаад гэвэл ганцаардалд өөрийн гэсэн хүч байдаг. Та ганцаараа байгаа үедээ өөрийгөө жинхнээсээ би хинбэ гэдгийг олж авдаг. Ямар нэг нөхөрлөл дуусах, хагцал үзэх, харилцаанаас салах гэдэг ч юм уу, гэрээсээ хол ганцаараа амьдрах, ер нь л ингээд ганцаараа байх боломж болгон өөрлөгөө өнгөх тэр завшаан болдог. Яг энийг туулж явж байгаа хүмүүс бол айгаа сайн мэдж байгаа, үнийг батлан хэлэх бах. Яг энийг туршлагаар хараахан бий болгоогүй хүмүүсийн хувьд бол зүгээр ургуулan бодоод л айгаад байгаа. Яна би ганцаараа үлдчихвэл надад хэцүү байна. Төшөж толох хүнгүй уйдандээ дандаа л юм сөрөг зүйлүүдийг тооцоолон бодоод байгаа. Гэтэл бидний яг амьдралын мөн чанар, дотоодын сэтгэлийн, сүнсний хөгжил маань өөрөө өөрийнхөө учрыг олоход л дандаа чиглэж байгаа. Тэгээ өөрийнхөө учрыг олоогүй ажил гаднаас амжилт, хайр, ад жаргал хайгаад идэг. Тэр бол зүгээр цагаа алдсан зүйл. Айл болох эртхэн өөрийнхөө үнэнтэй нууртуулаад би хин, би юу хүсэж байгаа, би ямар байгаа юм, би хэн болж амьдрах учиртай ангих мэтлэн өөрийнх нь талаар хамгийн чухал зүйлсийг мэдэж авах цаг хугацаа бол ганцаараа байх үе. Тэгвэл энэ ганцаардлын айдсаас салахын тулд мөн адил харах өнцгөө л өөрчилнө. Би өөрийнхөө өдрийн тэмдэглэл хөтлөх надад цаг гарлаа. Хоббигоо хөгжүүлэх цаг гарлаа. Нэмэлт орлогын бизнес хөгжүүлэх боломж олдлоо. Эсвэл би өөрийгөө яг ямар хүмүүс дуртай, ямар хүмүүс дургүй, яаж амьдрмаар байгаагаа ойлгох боломж арга олдлоо гэдэг ч юм уу. Ингээд эрэг талаас нь тайлж харах өнцгөө өөрчлөх юм бол тэр айдас цаашаа танд үйлчлэгээ болчихно. Магадгүй нэг айдгүй ч гэсэн ганцаараа байхын давуу талыг сая ингээд сонссон чинь надад хэрэгтэй юм байна гэж бодож байгаа хүмүүс бас байж болно. Тэр хүмүүсийн хувьд магадгүй тэр олон нийтдээ маш олон хүмүүстэй айгүйх цагийг зарцуулаад өөртөө гаргах цаг байдгүй бол тэр хүмүүсээс түр холдоод зайгаа аваад үзээрэй. Эсвэл өөрийн гэсэн нин тэргүүний тийм гоё өөртөө чухал блок цагийг гаргаад бясалгах, өөр дээрээ ажиллах, сэтгэл зүйн янз бүрийн дасгалууд гэдэг ч юм уу сонирхолтой зүйлсийг оролдож үзээрэй. Ямар ч байсан хүн өөрөө өөртөөгөө хамт байна гэдэгт ерөөсөө муу зүйл байхгүй. Яг үнэндээ дотооддоо та ингээд өөрийгөө мэдэрсэн байхад ганцаардах боломжгүй юм. Яг л дотор чин таныг хайрладаг, таныг сонсдог, хүлээн зөвшөөрдөг, өмөөрдөг, инхрийлдэг, хамгаалдаг, дэмждэг өөр нэгэн дуу хоолой оршихуй байгаад байгааг та мэддэг болно. Айдсаас алах 7 дахь арга бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг айдас одоогийн орчин үеийн нийгэмд маш их хүчтэй байна. Амар их гоё дэврэн хүсэл мөрөөдөл тийгээл ямар нэгэн шин зүйлийг эхлүүлмээр санагдавч энэ нэг айдас дандаа л чөдөр болж идэг. Тэгээд энэ айдас таныг хэр их хэмжээгээр эзэмдэн тэр хэмжээгээр нь та өдөр тутмын амьдралдаа дүр эсгэж амьдрах хэрэгтэй болно. Тэгээд дүр удаан эсгэх тусам энэ айдас улам гүнзгийрээд нэг л өдөр магадгүй
Намайг жинхнээсээ хэн гэдгийг хүмүүс олоод мэдчих юм бол би яана? Миний үнэн нүүр царайг одоо олон нийт мэдвэл би яана гэдэг ч юм уу. Бүр одоо хүнд шатны айдас болон хуурдаг. Тэгээд та яг өөрийгөө хэн гэж бодоод бусад хүмүүс таныг хэн гэж бодсноос ч шал өөрөөр бодоод энэ гэд энэ нэг баахан дэмий замбраагүй утгагүй айдас бодлыг зогсоё. Түр байж байгаараа та. Яг үнэндээ би хүртэл өөрийгөө хэн гэдгийг яг мэдхэлүү. Би яг хэн гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Та яг өөрийгөө хэн гэдгийг тийм тодорхой мэддэггүй. Бид нар угаасаа л амьдралд олон одоо өнцгөөс хүмүүст харагдаж явдаг. Зарим нэгний айгүй сайн охин, сайн эгч, сайн дүү, сайн ээж, зарим нэг нь тийм биш гэж боддог. Тэглээгээд хүн болгонд яг өөрийнхөө хүсэж байгаа дүрийг ойлгуулах гад хүлээн зөвшөөрөх гээд явах ямар ч боломжгүй. Тиймээс бусад хүн намайг ингэчгүй дээ, тэгж бодчихгүй дээ гэдэг ийм дэмий айцаас айл болох эртхэн өөрсдийгөө чөлөөлөе. Та харин өөрийгөө нөгөө өмнөх 6 дахь хэсэгт ярьсан шиг тэр ганцаараа байхдаа би яг хэн баймаар вэ, юу хүсэж гин, би дотроо яг ямар хүн юм гэдэг ч юм уу. Өөрийнх нь талаарх одоо гоё эрэл хайгуулыг хийгээд хэн баймаар байгаагаа шийдээд түүнийг хүлээн авчих юм бол хорвоо ертөнц түүнийг хилж болно. Хөөе хүмүүсээ энэ бол би. Марл гэдэг хүний хувьд аваад үзэхэд ч гэсэн бас л тийм штэ. Та нар Марлыг энэ тийм хүн, тийм эмэгтэй, тийм ютубер гэл ингээд өөрсдийнхөө зөвөр тайлж байгаа. Гэтэл би өөрийгөө хүмүүст бодуулахыг хүсдэг үнцэг маань шал өөр ээж ч болно. Гэхдээ тэд нар надад бол чухал биш. Зүгээр би өөрийгөө хэн байгаасаа ямар хүн болох гэж байгаа вэ? Хэрхэн амьдрах вэ гэдэг ч юм уу. Өөрийнх нь талаарх одоо концепт ойлголтыг дотроо шийдчихсэн учраас янз бүрийн иймэрхүү айдсууд намайг төдийлөн зовоодгүй. Таны тохиолдолд ч гэсэн адилхан байгаасай гэж хүсэж байна. Тэгээд би ийм хүн юм байна гэд өөрийгөө зүгээр өөрийнхөө хэмжээнд тодорхойлоод хүлээгээд авчих юм бол бусдад бол тийм ингээд би ийм хүнээ гэд хэлээд дараа нь яах нь энэ танд таалагдчихэв үү үгүй юу намайг одоо хайрлахгүй үзэн ядах уу гэдэг чинь таны хэрэгээгээд хүмүүст үлдээх хэрэгтэй мэн. Үүнийг хийхэд та маш хүчрхэг болдог. Яа гэвэл та өөртөөгөө уучраа олж өөртөөгөө нэгдэж байгаа хэрэг болчихж байгаа хгүй. Тэгээд таны одоо энэ зарлж байгаа ч юм уу өөрийгөө хүлээж авч байгаа тэр хувилбар тэр дүрчин заавал туйлын шилдэг, туйлын сайн төгс төгөлдөр байх ерөөсөө албагүй. Зүгээр л танд таалагдаж таны санаа амарч байхад л болно гэсэн үг. Та энэ хорвоо дэлхий дээр ямар нэгэн хэм хэмжээ дүрсэнд таарах гэж ирээгүй мэн. Та харин зүгээр өөрийнх нь жинхэнэ үнэнээр, жинхэнэ мөн чанараар амьдрах гэж ирсэн. Тэгэхээр хүн болгоны мөн чанар, хүн болгоны таарах хэмжээ, дүрс, өнгө нь өөр байх боломжтой. Тийм байх тусмал бидний амьдрал маш сонирхолтой баялаг байгаа штэ. Тэгэхгүй хүн болгон би дөрвөлжин хүнд туртаал гэвэл та тэр дөрвөлжин шиг нь байх гад өөрийгөө өөрчлөх гээд байх юм бол насан туршдаа л өөрийгөө шаналгаж зовоно гэсэн үг юм. За тэгээд энэ төрлийн айдас байвал санийг хэлсэн зүйлийг хэрэгжүүлэх гээд бодолцоод үзээрэй. Ялангуяа та магадгүй олон нийтийн өмнө гардаг, нэр нөлөөллөд дэлхийг хүсдэг, карьер хөөж байгаа, амжилтыг хүсэж байгаа бол ажил үргээ яг энэ айдсаас чөлөөлөд өгчих юм бол хүсэж байгаа амжилт чинь илүү хурдан ирэх болно. Дараагийн 8 дахь арга бол бясалгах, аффирмашнаар дадлага хийх, эрг яриаг өөртөө хийх. Ингэж элдв одоо бужигнаж байгаа бодлыг хэсэг намдаахыг өөртөө эрмэлзээрэй. Их бодол бодох тусам их айдас үүсдэг гинэ. Магадгүй бид нөгөө маш их мэдээллийн урсгал донд амьдарч байгаа учраас их мэдээлэл авах тусам өмнө нь бодоагүйсэн зүйлийг бодуулаад сайхан тайван алхдаг байсан замаараа алхахаас айгаад идэх ч юм уу ингээд шин айдсууд нэмэгдээл байна. Тэгээд та тэр айдсуудыг таны тархин дотор орж ирж тэнд байр суурь олохыг хүлээмж шөрөөд те юм чөлөөтэй орхицсан учраас яах нь.
тэр урсгал мэдээлэл орж ирээл гэдэг гэсэн үг. Гэтэл таны удирдах чадах ганц талбар чинь энэ дотоод ертөнц гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл удирдахын тулд үүнийг зохицуулахын тулд саний хэлсэн зүйлс хамгийн их тус болдог. Бясалгал хийснээр бид нар бол айгүй гой төвлөрч одоо цагаа мэдэрч мөн цөөхөн бодолтой байхыг одоо өөртөө тохируулж өгдөг. Маш олон ингэ замбраагүй бодлуудыг чимээг болгоод намж агаад тодорхой л нэг бодол дээр төвлөрөх. За бүр ингээд гүнзгий төвшөнд магадгүй хөгжиж чадсан хүмүүс нь бодолгүй сууж чаддаг болт юм байна. За affirmation болохоор яагаад хэрэгтэй вэ гэхээр дэмий хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй бодлыг бодож байгаа оронд өөрт нь тус болох те эерэг сайн ихтгэл үнэмшил өөртөө идэх итгэлийг өгөх тийм л бодлуудыг албаар сонгож оруулж байгаа хгүй. Affirmation гэдэг нь дандаа гоё эерэг утгатай гэдгийг бүгдээрээ санаж байгаа те. Тиймээс яхна тэр сайхан эерэг үгүүдийг л толгоондоо ороод тэр хоосон тийм их одоо бодол багтах орон зай байдсан бол тэр орон зайд дандаа сайныг байлгамаар байна гэдэг арга байна. За тэгээ 1-2 удаа биш нөө дадлаг хий, байнгын дадал болгож тасгаараа гэдэг маань чухал байгааг анзаараарай. За тэгээд эерэг яриа гэдэг нь өөрийгөө та одоо загнах, зөвхөх, буруутгах, хараах гэдэг муухай үйлдэлүүдийг ерөөсөө хийж болохгүй. Ганцаараа ярьлаа тэнэг гэж бас битгий бодоорой. Харин ч яах нь юмыг дандаа ингэж гоё сайнаар яриад хүлээж аваад за би ингэж бодож ийн одоо ийм байх болно би чаднаа би ер нь үүний ард гарнаа гэдэг ч юм уу ядаж өөрийгөө зоригжуулж те урам өгч тэгээд үүрт одоо мөнхийн ингэж нөгөө салж чадахгүй дотор чин ажиллаж байгаа тэр дуу хоолойг өөрийнх нь төлөө өөрт таалагдах байдлаар ажилуулаад сурчих хэрэгтэй гэсэн үг юм. Та магадгүй би ганцаардмааргүй байна, ганцаараа баймааргүй байна, үргэлж заавгүй ажил ихтэй хүмүүстэй харилцаж холбогдож амьдрмаар байна гэж сонгож болно. Та тэрийгээ бас хэрэгжүүлж болно. Гэтэл тэгсэн ч гэсэн таны доторх тэр дуу хоолой хизээч чимээгүй болохгүй. Хизээч танаас салахгүй. Тиймээс өөртөөгөө хамгийн сайхнаар ярьдаг болох нь өөрийнх нь дотоод ертөнцийг гайхалтай болгож хувиргах гол төлхөр байгаа шүү. За одоо хоёрхан зүйл үлдсэн 9 дэх буюу дараагийн айцаа салах арга руу оръё. Маш олон айцууд эгоноос төрөн гардаг. Жишээлбэл би ялах ёстой. Би тэмцэх ёстой. Би үүнийг хийх ёстой. Би заавал шилтгэн байх албатайч гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл болох юмсан гэдэг маань эргээгээд айцыг тэр хэмжээгээр төрүүлээд идэг. Яагаад гэвэл таны бодол санаанд байгаа цорын ганцхан хувилбар нь тийх ёстой ингэх албатай гэж одоо төсөөлөд хайрцагчаад байгаа өөрийгөө хэдийгээр тэр нь амжилттай одоо юм төвшин танд одоо ашиг тустай тийм сайн дүр юм шиг боловч өөр зүйл байж болохгүй гэдэг тийм айцыг давхар үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхэр чин өөрийгөө маш их хязгаарлаж юм гэсэн үг. Нөгөө нэг тэх ёстой гэдэг дүрээс нь жоохон л гажсан нөхцөл байдал ажиглагдвал айчин. Яана би яагаад чадахгүй болоо? Чадахгүй бол би яана? Би одоо хүмүүст юу гэж хэлнэ? Хүмүүст юу гэж харагданаа? Хүмүүст би амлцсан байдаг гэдэг ч юм уу ингээд нэг байх ёстой нэг дүр хэмжээнд баригдаад шаналаад идэг. За тэгвэл энэ айцаа салах үндэслэл юу вэ гэхээр бид нар энэ амьдралд ямар нэгэн зүйл болох гэж ирээгүй. Өмнөх зүйл хэсэг дээр ярьсантай адилхан бид нар энд зүгээр сайхан амьдрах гэж ирсэн. За тэгээд маш олон гайхалтай үзэсгэлэнтэй оршихуйнуудтай харилцан одоо зохицож хамтрах гэж ирсэн байдаг. Хэрэг та одоо магадгүй нөгөө шилтгэн байх ч юм уу те хамгийн сайн нь байхыг хүсэж байгаа тэр эготой холбоотой хүслээс болоод өдөр бүр ямар нэг юм тэмцэл уралдаан тэмцээнд баригдаад ах юм бол түүнийгээ биелүүлж хожино гэхээсээ илүүтэй айцаа маш ихээр тижээсээр агаар дийлдэшгүй хүчтэй болгодог. Тэгээд тэр айц нь явандаа нөгөө байнга давтагдаад байнга л би тийх ёстой ингэх ёстой гэж одоо бодоод байгаа учраас айц маань бидний зан характер болон хувирахч боломжтой. Тэгснээр магадгүй тэр айц гэдэг чинь ямар л олигтой зүйл байв те сүрэг учраас дандаа юм өөрийгөө хамгаалсан, бусдыг дарсан, бусдыг өөрөөсөө дор гэж мэдрүүлэхийг оролдсон тийм муухай аштач гэдэг ч юм уу хэрцгий зан авиртайч болох
эрсдэлтэй. Надад өөр арга байхгүй, надад өөр сонголт байхгүй гэж боддгоо болох хэрэгтэй. Би яагаад заавал ийм байх ёстой вэ гэж бодогдоод байгаа тэр магадгүй бодолчин шалтак болж таны дотор ажиллаад иж магадгүй. Айлцаа шалтак болгоцсон гэсэн үг байхгүй. Гэтэл яг үүндээ түрүүнд дурдсанчлан бид нэр ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Магадгүй би одоо албан тушаалд тодорхой албан тушаалд хүрч амар юм амжилттай карьерт хүрэх ёстой гэж бодоод байгаа тэр хэм хэмжээ чинь таны очихцыг биш байж болно. Магадгүй та тэрнээс илүү өндөрт гарах потенциалтай ч байсан байж болно шүү дээ. Тэгэхгүйгээр зүгээр миний хэлгээд та санаа нь тийм амбицтай, эготой байгаа нь амар буруу гэхээсээ илүүтэй цорын ганц нэг зураглал өөрийгөө хязгаарлалчаа тэрэндээ тааруулах гад өөрийгөө ингэж хүчлээд ядаад байгаа нь л айц үүсэх нөхцөл байдал болоод байна. Тиймээс магадгүй сонголтыг илүү чөлөөтэй болгоод дахиад өөр хувилбар байж болно. Би зүгээр хамгийн сайнаараа хийж гинэ гэдэг ч юм уу. Одоо бодлын болон харах өнцгөө өөрчилснөөрөө айцыг тижээхэ болж болно. За ингээд сүүлийнхээ арга руу оръё. 10 дахь арга. Элдв юмд санаа зовж амьдрахаар зүгээр сониуч зангаар амьдраарай. Сониуч байдал нь бидрийг альва ямыг юм хөнгөн эрэг талаас нь харахад тусалдаг. Элдв дүгнэлт гаргахаас өмнө айц түлхтгэхээс өмнө дараа нь юу болохыг зүгээр хараад азнаад үзэж болно. Яг гэвэл одоо бидний нөгөө хуучин одоо айцтай нүдээр харах юм бол тэр болох гээд байгаа хамгийн муу тохиолдол хараахан тохиолдог байгаа. За болвол болгол тээ. Гэтэ тийм биш ч байж болно гэд яах нь. Сониуч зангаар энэ одоо бодлыг өөрчилчих юм бол бид нар харьцангуй тайвшраад одоо энергийн давтамжийн хувьд ч ихсэн доошлохгүй байх боломжтой. Айц гэдэг бол угаасаа сөрөг муу доод давтамж гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгээд та сөрөг муу доод давтамжин дээр хэлбэлзээд байх юм бол яаж эрэг сайныг өөртөө манифест хийж чадах вүлээ? Тэгэхээр айцаас салах тусмал манифест мэн сайн хийх гэдэг байгаа. Тэгээ магадгүй миний энэ эрсэн зөвлөсүүдийг хэрэгжүүлэх гэхээр ярахад амархан л та хийхэд тийм биш штэ. Миний одоогийн нөхцөл байдалд одоо яаж байгааг ойлгохгүй байна, мэдэхгүй байна. Чи ямар миний амьдралаар амьдарч үзсэн ч штэ. Одоо байгаа шиг ийм дор нөхцөл байдлыг одоо сайнаар олж харах та тийм үнцэг юус харагдахгүй байна гэдэг ч юм уу. Дахиад нөгөө нэг гомдлох, дахиад айцыг зөвтгөх тийм шалтгаан шалтгаанууд танд бодогдчихж болно. Тэгвэл ингэж хэлмээр байна. Найзуудаа амьд байх чинь хангалттай сайн хэрэг юм байна штэ. Бид нар яг одоо амьд байна. Амьдарч байна. Зарим зүйлс хараахан тохиолдоогүй. Биднэрт зөндөө олон боломжууд ирэх боломжтой. Шин хаалга, шин үнцэг нээгдэж болно. Амьдрал баялаг гэд манай монголчууд хэлдэг штэ. Тэгээ баялаг амьдралын зүгээр нэгэн цэгтэл та өнөөдөр төр зур байх. Энэ бол төр зурын цаг хугацааны төлөв. Тэрнээсээ штэ таны амьдралын эцсийн дүгнэлт ерөөсөө биш. Тэгэхээр амьд байгаа минь ямар сайн хэрэг вэ гэж бодох хэрэгтэй. Яг түрүү амьсгалын дасгал хийхэд танд анзаарчихсан баг. Таны эд эрэхтэн уушиг хамар одоо аам гэдэг ч юм амьсгалын замын эрэхтнүүд чинь бүгдээрээ сайхан ажиллаад таныг амьд болгож чадж байгаа юм. Зүрх чинь цохилж байгаа юм. Ийм байхад юм олон юмнаас айж санаа зовж амьдэрдэг юм дээ. За тэгээ эцэст нь зөвлөхөд айц гэдэг маань бас яг үнэндээ зарим нэг мэдлэг мэдээллийн дутуугаас л болд юм байна. Мэдхгүй учраас их айдаг гэсэн үг. Өөрийгөө хин гэдгийг мэдхгүй. Бид нар чинь хүний туршлагыг төвлж аваа мөнхийн оршихуй буюу сүнс гэдгийг мэдхгүй. Өөрсдийнхөө бүрэн нөөц бололцооны талаар ойлгодгүй. Жинхэнэ хүч чадлаас мэддэггүй. Жишээлбэл бидний бие ингээл маш олон одоо ням вирус, бактери дүртвэл амархан өвчин үүсэл гадны халдлаганд байнга өртчихийдэг ийм эмзэг гэж бодоод байтал үгүй штэ. Та яг өөрийнхөө энергиэр л өөрийнхөө биеийг ангаан эмчлэх боломжтой. Тийм хүч чадал биднэрт байд юм байна. Бид нар магадгүй сүнслэг ертөнцийн талаар мэдээлэлээ тэлэх тусам та бүхэн анзаарч байгаах те манай одоо Монгол уламжлал соёлт ч гэсэн маш олон одоо юм энергийн хууль үйлчилдэг байсан байна. Бид нар нэр яагаад ингэж хүүхдийг уйлахаар нь ширэглээ, домноод
Зарим нэг одоо хөх хавдах, гордох гэхэд ортол домноодтай ингээд идгээждэг. Зөвхөн одоо юм нэг зан үйлийн шинжтэй үйлдэл хийх, үг хэлэх энэ бүхнээр л яхна хүний одоо эрүүл мэнд биеийг өөрчилж идэг, эмчилж идэг. Сүсгэлдэг, цэрэвдэг, сэжгэлдэг гэд ингээд зөвхөн бодол санаатай холбоотой ийм үйлдэлүүдээр амьдралд бодиттой өөрчлөлтүүдийг хийж байгааг мэдэж гэрчилж итгэсээр ирсэн. Тэгэхээр энэ чинь яг ингээд бүрэн ойлгож тайлбарлаж чадахгүй ч гэсэн цаана нь хүч байна гэдгийг бид нар өөрийн ирэхгүй зүүн соёнгоор мэдрээд байна шүү дээ. Тэгээ магадгүй та энд нэг хүч байна гэдгийг сонирхож байгаа бол би яг хэн байх вэ? Надад яг энэ хүчнэр одоо яаж ажиллах вэ? Би энэ хүчийг эзэмшиж илүү сайжруулж болох уу гэдэг ч юм уу. Өөрийнх нь тухай илүү их судалж мэдснээр цаашид маш олон айдсыг устгах хүчин чадалтай боломжтой юм. Саний миний хэлсэн аргуудыг ч гэсэн бодгоор зүгээр л өөртөө идэх итгэлийг нэмээд би юм би хэн гэдгээ ойлгож гин би тэгмээрэ ингэмээрэ гэж зөвхөн дотоод ертөнцийн тэр бодол итгэл үнэмшлүүдээ өөрчилснөөр л та тэр хуучин үйлчлэлээс айдсуудыг устгаж арилгаж байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг цаашид огт айдсгүй амьдрна гэж бас байхгүй бах те. Бидний мдээгүй ертөнц, мдээгүй тохиолдоогүй зүйлс зөндөө байгаа. Тэгээд сөрөг зөвлөхгүйгээр даан хэрэг амьдрна ч гэж бас шууд тийм хүлээлт тавьж өрөөсөө болохгүй. Магадгүй эргэн давангаалсан байхыг бол хүсэхгүй тий. Одоо өөр төрөө ажилласнаар өөрийнх нь тэр парадигмуудыг өөрчилснээр. Тэгээ бид нар ер нь бол өөртөө итгэх итгэлээ нэмж би чаддсан байх болдсон байх гэхин хэрээр ирээдүгөө дандаа сайн сайхнаар таамаглаад манифест хийгээд аяндаа амьдрал илүү одоо бидэнд өөрт маань таалагдах хувилбараар өөрчлөгдөж эхэлдэг. Гэхдээ ямагт санаж явах хэрэгтэй зүйл бол бидний амьдрал энэ ертөнцийн маань тэнцвэрээр оршдог. Сөргөнж байна, эргэнж байна. Огт одоо бэрхшээл байхгүйгээр дандаа л эерэг нэгэн хэвэндээ байх боломжгүй гэдгийг бид нар мэдж байгаа штэ. Бүх зүйл байнгын өөрчлөлтөнд донд явж байгаа. Хамгийн гол нь бид нар энийг өөрийгөө төлөвшүүлэх замаар л амжилттай даван туулнаа. За төлөвшин гэхээр юу хэлж байгаа юм магадгүй сөрөг зүйл тохиолдоход тэрэнд хит автаж унахгүй байх. Тийм сэтгэлийн тэнхээ гэж ерөөхдөө ойлгож олно. Магадгүй одоо нэг байгалийн гам шиг болоод хүн амьд өөхөж өргөдөөд тэ барилга байшин нураад гэдэг ч юм уу таагүй зүйл боллоо. Гэтэл энэ дунд одоо яана дэлхий сүнэгч байгаа юм болоо монголчууд одоо өнгөрчээ бидний амьдрал хэцүүдлээ гэл ингээд айц давтаж одоо нуран унахаас илүүтэй яах нэ. За тэгвэл ягаад ийм юм болов? Дахиж ийм юм болохгүй тул би одоо юу хийж болох вэ? Одоогийн хэцүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах уу гэдэг ч юм уу. Айхын оронд төлөвшсөн тэр сэтгэл зүгээрээ үнийг эрүүл ухаалаг байдлаар даван туулна. Эерэг байдлыг ч гэсэн төлөвшсөн замаар хэрэгжүүлэхэд илүү хүчтэй байна. За тэгээд энэ сүүлийн зөвлөгөөгөөрөө юу гэж хэлэх гэсэн гэхээр ер нь л зүгээр зоригтой байцгаая. Айцыг угаасаа эр зоригоор ялан дийлдэг штеп. Та өөрөө зоригтой байхад дараагийн айц дараагийн нөхцөл байдал таныг одоо унгаач чадахгүй. Ямар ч тэр дотоодоос төрж байгаа айц гаднаас довтолж байгаа айц байсан ч гэсэн хэдүүлээ нүүр тулгал хэрэгтэй. Бүгдээс айгаа зүгтаад тойроод байвал бид нар амьдралдаа баг их маш их ядрах бах. Маш их зовох бах. Яна надад бити тохиолдосоо би юм юмнаас хол бай ингээ тгийгэл тэгэж явахын оронд зүгээр л түрүүний хэлсэн тэр төлөвшсөн сэтгэл зүгээр нүүр тулаад сөрөн цогсоод үүнийг даван туулж улам хүчрхэг болоод өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг бүтээгээд өсөөд хөгжөөд явах нь илүү зөв юм аа. За ингээд дараагийн шин сонирхолтой дугаараар уулзтлаа. Баяртай.